Elsa Speak аппликейшнийг анхлан ашиглах шинэ хэрэглэгч нарт хүргэх заавар. DOS аппликейшнд та өөрийн бүртгэлийг үүсгэх шаардлагатай бөгөөд имэйл хаягаар тань урилгын линк хүргэгдсэн байгаа. Та өөрийн бүртгэлийг үүсгэх хоёр төрлийн арга байгаагаас эхнийх нь таны имэйл хаяг дээр ирсэн байгаа урилгын линкийг нээгээд Join Now гэсэн товчийг дарна. Үүнийг та гар утас болон компьютер веб хөтөж ашиглах зэрэг аль төрлөөрч гүйцэтгэж болно. Join Now холбоосыг дарснаар таныг Elsa веб бүртгэлийн линк рүү хөтлөнө. Энд та өөрийн бүртгэлээ үүсгэх боломжтой. Өөрийн нэр болон нууц үгээ үүсгээд өргөжлүүлэх товчийг дарна. Ингээд таны бүртгэл баталгаачих болно. Дараагийн алхам та өргөжлүүлэх товчийг дарснаар Elsa аппликейшнийг та өөрийн ашиглах гар утас болон бусад төхөөрөмж дээр суулгах татах холбоос болон QR код гарч ирсэн байна. Та дурын аль ч хэлбэрээр аппликейшнээ татаж суулгаж болно. Холбоос дээр дарах эсвэл гар утасныхаа камерыг ашиглан QR уншуулгах, бүр эсвэл Google Play болон Apple App Store-оор Elsa Speak гэж хайгаад татах боломжтой. Бүртгэл үүсгэх дараагийн нэг зам бол та эхлээд Elsa Speak аппликейшнээ татаж суулгасан байх шаардлагатай. Суулгасны дараа тухайн аппликейшнийг нээгээд Login or Sign Up хэсгийг даран дараах сонголтуудын хамгийн доод хэсгийг буюу Continue with Email гэсэн товчийг сонгон дарна. Тэгээд өөрийн урилга линк авсан имэйл хаягаа оруулаад өргөжлүүлнэ. Ингэснээр та verification email хүлээн авсан байх болно. Өөрийн мэйл хаяг руугаа ороод энэхүү verification-ыг баталгаажуулна. Дараагийн алхам та өөрийн имэйлийг бүрэн баталгаажуулахын тулд нэг удаагийн нэвтрэх код буюу OTP код илгээх хүсэлтийг дарна. Request OTP гэсэн товчийг дарж хүсэлтээ илгээх юм. 20 секунд дотор таны имэйл хаяг дээр нэг удаагийн нэвтрэх код очсон байх болно. Тэрхүү кодыг хуулж оруулаад таны имэйл хаяг бүрэн баталгаажна. Ингээд өөрийн нууц үгийг үүсгээд аппликейшн ажиллаж эхэлнэ. AI tutor таны нэрийг асуух бөгөөд та өөрийн нэрээ бичиж бүртгүүлнэ. Ингээд Let's begin товчийг дарна. Дэлгэцийн хэл буюу зэсний хэлийг сонгоно. Энэ хэсэгт монгол хэлний сонголт байгаа тул та монгол хэлийг сонгох эсвэл англи хэлийг сонгож болно. Энэ аппликейшны бүх зэсүүд монгол хэл дээр хөрвүүлэгдсэн байх бөгөөд харилцан ярианы текст хэсэг нь монгол хэл рүү бас хөрвүүлэгдсэн байх болно. AI tutor-ийн асуух дараагийн асуулт таны эх хэлийг асуух болно. Энэ хэсэгт монгол хэл гэсэн сонголт хараахан ороогүй байгаа тул та англи хэлийг сонгох шаардлагатай. Дараагийн асуух асуулт бол англи хэлний төвшинг тань асуух болно. Дараах сонголтуудаас та өөрийн төвшнөө сонгосноор аппликейшн бүрэн ажиллаж эхлэх болно. Англи сурах аялал тань амжилт хүсье. Баярлалаа.